Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ бутарсан өрмөгтэй пудинг кремтэй маш гоё амттан хийсэн байгаа. Эхлээд кексээ бэлтцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг, 15 г сахар, 7 г хөөлгөгч буюу дорож, цайны халбаны талаар давс, 1 ут ванилийн сахар, 100 г хайлуулсан цэцгийн дос, 550 г гурил, 250 мл бүлээн сүү орно. Бүх орцуудаа доор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо сүүн дээрээ сахараа, ванилийн сахараа, өндгөө, хөөлгөгчөө мөн давсаа хийгээд нийлтлэн сайн холино. Сүү маань халуун биш, бүлээн байх ёстой. Ингээд дээрээс нь цэцгийн досоо хийгээд баг зэрэг хутгаж холино. Цэцгийн досоо хайлуулад хөргсөн байх ёстой. Одоо дээрээс нь гурилаа баг багаар хийгээд нийлтлэн сайн зуурна. Ийм болохоор нэг савнд хийгээд юмар бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 1 цаг байлгаж хөөлгөнө. Энэ хооронд дээгүүр нь бүрэх зуурмгаа бэлтцгээе. Орцонд маань 250 г гурил, 150 г цэцгийн дос, 100 г сахар орно. Одоо бүх орцуудаа нийлүүлээд нийлтлэн сайн холино. Цэцгийн дос маань өрөөний хэмд зөөлрсөн байх ёстой. Зурмаг маань гартаа базаад үцхээр ийм болох ёстой. Одоо дотор нь хийх кремээ бэлтцгээе. Орцонд маань 2 ут пудинг, 1 уутандаа 37 г байгаа, 80 г сахар, 750 мл сүү орно. Эхлээд сүүгээ нэг савнд хийж буцалгана. Ингэхдээ сүүнээсээ ойролцоогоор 3 хуваасны 1 буюу 3/1-ийг нь савндаа үлдээгээд дээрээс нь сахараа мөн пудингээ хийгээд нийлтлэн сайн холино. Сүүгээ буцалгаж пудингээ болгохдоо плетийнхаа дундаж хэмдээр болгоно. Би нэгээс өсвөртөл халдаг плетний 7 дахь хэмдээр нь болгосон байгаа. Сүүгээ буцалгахдаа ойрхон хутгаж өгөөрэй. Сүүгээ ингэж буцалсныхан дараа дээрээс нь пудингээ хийгээд өтгөртөл нь үргэлжлүүлэн болгоно. Ингэхдээ дасралтгүй сайн хутгах ёстой. Ингэж өтгөрөөд ирэхээр нь дээгүүр нь хүнсний скотчоор бүтээгээд хөргөө төр тавьчихна. Нэг цагийн дараа зуурмаг маань хөөгөөд ийм болсон байна. Одоо суураа баг зэрэг ургамлын тосоор дослоод зуурмгаа савнаас нь гаргаад 8 тэнцүү хэсэг жигэд хуваагаад өгнө. Ингээд бүх зуурмгаа жигэд бөөрийн хилөөд шарга шүгэний листэн дээрээ жигэд өрнө. Ингэж өрснөхийн дараа ойролцоогоор 1 см-ийн зузаантай байхаар гараараа дээрээс нь жигэд дараад өгнө. Одоо дээгүүр нь юмор бүтээгээд ойролцоогоор 20 минут өрөөний хэмд байлгана. Ойролцоогоор 20 минутын дараа баг зэрэг хүйтэн сүүгээр дээгүүр нь жигэд бүрээд өмнө нь бэлдсэн зурмгаа гартаа базаад дээгүүр нь жигэд тараагаад өгнө. Ингээд урдчилж халаасан шарга шүгэн дээр доороос нь 190 градуст 20-с 25 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчихна. Яг ийм дарааллаар үлдэгдэл 2 зуурмгаа болгоно. Кекснүүдээ бүрэн хөрснөхийн дараа пудингээ баг зэрэг хутгаж холиод кекснүүдээ дундуур нь жигэд зүсэж хуваагаад кремээ ойролцоогоор 3 амны халбаг байгаар хэмжээтэйгээр дотор нь хийгээд өгнө. Ингээд маш гоё амттай бутарсан өрмөгтэй пудинг кремтэй амттан маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.